Сайн байцгаана уу? Адра Монгол олон улсын байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй органик хөдөө аж ахуйд түншлэл төслийн зүгээс та бүхэнд зориулан органик хүнсний ногооны ач тусыг тайлбарлан таниулах сурал сургалтууд явуулж байгаа. Өнөөдрийн хийж үзүүлэх гэж байгаа смутиний гол орцыг нь танилцуулъя. Дүүрт нь бууцаа орж байгаа, цоохор майлз орж байна. За алим, гадил, нимбэг, зөгийн бал, ус гэсэн ийм орцтой байгаа. За цоохор майлзыг бас навч шишийн гэмтэхгүй салгахгүйгээр ингээд усандаа хийгээд угаана. За хүнсний ногоог усанд хийж угаах үед зүсэж хэрчээд ингээ хитрхи их жижигэлчгээр усанд алдагдах шинэ бодисын хэмжээ нь буурдаг учраас аль болохоор бүхлээр нь ингээ томоор нь угаавал сайн. За шимт хичээлээ хадгалахын хувьд тийм ээ. За ингээд мөн давсны усмалт хийсэн усанд нэг 10-аас 15 минут орчим байлгаад гаргаад дахиад цэвэр усаар зайлах нь байна. За бууцаа цоохор майлзыг угаагаад зайлж цэвэр усаар дахин зайлсны дараа баг зэргийн жижигэлж хэрчээд маш их устай байгаа учраас угаасын усыг нь зайлах зорилгоор спиннерт хийгээд илүүдл усыг нь зайлуулах нь байна. Смутинд орох бүх орцуудаа блендерийнхаа савнд хийгээд хутгахад бэлэн боллоо. Энд орсон ногоо жимсийг ширхэггүй болтол нэгэн жигд болтол нь хутгаад гаргана. За ингээд смути бэлэн боллоо. За одоо ингээд смутиг аяглая. Би цэвэрлэх, би хоргоожүүлэх маш сайн орц найрлагатай смути байгаа. Яагаад гэвэл энэ смутиний найрлаганд орсон бууцай болон цоохор майлз, за гадил болон алим нимбэг зэрэг энэ орсон энэ орц найрлагууд бүгдээрээ хүний эрүүл мэндийг дэмжих, дархлааг дэмжих, за дээрэс нь биед байгаа хортой бодисыг хоргоожүүлэх, хоолны үлдэгдлийг, ходоод гидсийг цэвэрлэх, ходоод гидсний үйлзэх хөдөлгөөнийг дэмжих, сайжруулах үйлчлэлтэй ийм орцууд орсон байгаа. Бууцай бол өөртөө олон төрлийн эрдэс амин дэм, ялангуяа С амин дэм, за А амин дэм, К амин дэм, за дээр нь пойлын хүчил, төмөр зэргийг агуулдаг. Тийм учраас бууцайг цус багталтаас сэргийлэх эмчилгээнд өргөн хэрэгэлдэг. За бууцайг ялангуяа цус багталтын эрсдэл өндөртэй бага насны хүүхдүүд, за жирэмсэн хөхүүл ихэд тогтмол хэрэглэснээр цус багталтын өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчлэх ач холбогдолтой байгаа. За ингээд өнөөдрийн хичээлд хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Органик хүнсний ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх замаар эрүүл мэндэ дэмжээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай. Адра олон улсын байгууллага нь органик хөдөө аж ахуйн түншлэл төслийн хүрээнд Сэлэнг органик брендийн 100% органик хүнсний ногоо зүгийн балыг хэрэглэгчдэд хүргэж эхлэх байна. Органик хүнс нь химийн бодис антибиотик агуулаагүй, генийн өөрчлөлтгүй, байгаль орчинд ээлтэй, амт чанар өнгө үзэнд сайтай, амин дэм эрдэс бодис антиоксидантаар баялаг тул хүний эрүүл мэндийг дэмжих үлэмж ач тустай. Алсыг харъя, органикийг сонгоё.